Hey yo, Captain Marvel киноны spoilercast эхлэх гэж байна. За, ойрт spoilercast хийгээгүй маань аудио review юу хийлээ те ойрт чи. Одбаг хийгээсэн юм уу юу хийсэн? Юу вэ датко? Юу яцхан? Алга болж comeback хийлээ дээ. Сая лайв дээр байсан тэгтээ. Долгион дээр лайв хийхэд энэ өмнөхөө энийг record хийх юм. байхад бол байсан. За, Captain Marvel. За тиймэрхүү кино байна. За баярлаа. Баярлалаа. Teaser нэг кино. За. Teaser ч яах вэ? За, Captain Marvel ерөнхийдөө хүлээлт бол надад бол гоё байсан. Дөхөх тусмаа ерөнхийдөө хүлээлт бол нэлээд за микрофоныг хэлдэг. За өссөн. Тэгээд яг юу гэдэг анх Captain Marvel гэдэг ID-нд бол хүрээгүй энэ кино бол. Анхны төсөл. За гэхдээ яг хүлээлт бол ер нь яг би хүлээлтээ зөвлөлт тавьсан гэж бодож байна. Өөртөө бол таалагддаг юмнууд байгаа, сул байсан гэж бодсон юм байгаа. Гэхдээ ер нь бол яг киноны хувьд бол надад нэлээд таалагдсан. Таалагдсан нь таалагддаг үгүйсээ их байсан. Тийм, ер нь нэлээд позитив надад бол. Би бол яг эсвэргээрээ. Яг кино эхлэхээс өмнө хайп минийх дээшээ доош нэлээд өөрчлөгдсөн л да. Эхэндээ нэг за хүлээл байхгүй байж байгаа. Хүмүүсийн юунуудын критикуудын үнэлгээ гараад ирэхлээр нь таалагдаад за энэ ч гоё болсон юм шиг байна да гэд. Үдсэнд миний хувьд бол би бол үгний хэлгээд надад бол таалагдахаас илүү таалагдаагүй нэг байсан. Тэгээд юу гэдэмтэй одоо disappointed сэтгэл түрээгүй гэх юм уу да. Тэгэхээр би яг бас тодорхой хэмжээнд би яг өөрийнхөө хүлээлтийг бас буруу тавьсан байх магадлал бас өндөр л дөө. Юу кинон дээр тиймэрхүү алдаа тиймэрхүү юм их гардаг. Тэгээд юу ч тэгээд ярьж идэл тэгээд таалагддаг юм гараад илүү ярих баг. За story more юмыг нь бол нэг тайлбарлаад явах те угаасаа үзсэн хүмүүс сонсож байгаа илүү. За таалагдсан юмнуудаас ярих гэж бодож байна. Надад бол за шууд бүтэн таалагдсан гэж хэлэхээр бас mixed байгаа юмнууд байна л да. Одоо чинь casting. За casting бол гоё. Тий. Character-уудыг ашигласан бөгөөд зарим character-ууд бол амар mixed. Тий. Casting бол үнэхээр гоё. Бүгдээрээ гоё жүжигчтэй. Гоёж таарсан байсан. За таалагдсан гэх юм бол надад Carol Danvers өөрөө айгүй таалагдсан. Яг дүрийн хувьд бол. Айгүй тийм юу дүрээсэн. Fun. Өөрөө айгүй fun. Тэгээд зарим нэг одоо screenplay ерөнхийдөө надад сул байсан санагдсан. Гэхдээ зүгээр screenplay-тэй холбоотой дүртэй холбоотой таалагдсан юм. Бас дээрээс нь Brie Larson-тай ч гэсэн таалагдсан юм гэхээр одоо чинь power-та болонгуудаа тэр power-о 100% контролдож чадахгүй. Тэрэндээ тэрэгдэж мэрэгдэл те. Нисч болдог нэг тийм тэрэлт мэрэлт тэрийг discover хийнгүү тэрэндээ амар ин. Тэр бол надад айгүй гоё байсан. Тэгээд ер нь Brie Larson бол надад айгүй яг гоё байсан санагдсан. Тэгдээ дэндүү яг дэлгэцээр харж байхад бол амар over powerful дүр штэ. Гэхдээ надад тэгж мэдрэгдээгүй. Харахад бол тийм байгаа. Гэхдээ Brie Larson өөрөө тэр дүрийг нэлээд буулгасан юм шиг санагдсан надад яг өөрийнх нь перформанс. Тэгээд бас нэг юм Carol Danvers-ийн яг action хэсгүүд биш. Яг зүгээр Fury-тэй ч юм уу те одоо Talos тэрийг ярих бах. Talos-тэй илүү диалог ингийн team scene-ууд бол надад айгуу гоё байсан. Ерөнхийдөө бол. За чамд ямар байсан? Casting надад таалагдсан. Тэгээд жүжигчний ч үнэхээр мундаг жүжигчд байлаа. Тэгээд яг casting таалагдсан. Яг чиний хэлдгээр гэхдээ яг зарим нэг дөрүүдийг ашиглах тийм. Тэрэн дээр бол надад бол асуудлууд бол маш их бай. Маш их нь цааш юм дээ. Гэхдээ ер нь бол их байсан. Тэгээд одоо жишээ нь Clark Gregg ч юм уу тийм. 3 удаа гардаг ч юм уу. Тэгээд нэг тиймэрхүү тэгээд Jude Law-гийн дүр ч юм. Тиймэрхүү жоохон хэцүүгүүд байсан. Тэгээд Brie Larson ч юм уу. Brie Larson гэхдээ ялч мундаг жүжигч чинь бол үнэхээр мэдчихжээ. Тэгээд яг чамд яг акшн хэсгүүдээс бусд нь надад бас таалагдсан. Тэгээд одоо хүчин доошоо буулгаж байгаа нь харин би бол эсрэгээр хараад байгаа. Илүү хүчтэй, илүү те гарсан бол гой байх байсан болов те илүү хүчийг нь харуулсан бол гэж бодсон. Гэхдээ яг би гэхдээ үзснийхэн дараа нэлээд бодсон л доо. Яг дөнгөж өөрөө хүчийг ингэж судлаад мэдэж эхэлж байгаа болохоор энэ кинон дээр заавч тэгээд шаардлага байхгүй байсан баг.
Тий. Тэгээд яг дараагийн ангиуд дээр илүү тэрийгээс одоо Torch гэсэн ер нь тиймэрхүү байсан шүү дээ. Тий, анхандаа. Тий, анхандаа бол тий. Тийм болохоор яг би бол тэрийг бол би зүгээр тэрийг бол хувьдаа тэгж бодсон юм байна гэж бодоод өнгөрцөн. Ер нь бол. Гэхдээ яг кино үзэж байхад явцад бол надад бол за илүү хүчийг харуулсан бол гоё байх байсан баг таа л гэсэн бодол төржлөөс. Тэгээд Brie Larson үнэхээр мундаг жүжигчин байсан. Гэхдээ надад яг нөгөө юу одоо тэр Warrior гэдэг одоо тэрийг одоо гарахад одоо яг тохирсон биш юм шиг санагдаад байна. За. Хувьдаа бол яг мундаг жүжигчин гой хэсгүүд дээр гоё байсан. Тэгээд яг гэхдээ яг акшн хэсэг ч юм уу те тэрэн дээр яг Warrior гэдэг тийм одоо feeling надад өгч чадаагүй. Тийм цэрэг те. Тэр нь тийм байгаагүй болов гэсэн бодол. Тэрэн дээр за одоо надад бол Brie Larson айгу гоё санагдсан. Тэгээд цаашаага ч гэсэн одоо Infinity War Endgame дээр ч гэсэн одоо гоё ах гэж бодогдож байна. Тэгээд Brie Larson-ы эсрэг байгаа opinion гэхээсээ илүүгээр нэг тийм тэнэг интернет хейт айгу байгаад байгаа шүү дээ. Captain Marvel тэр бол надад үнэхээр тэнэг санагдсан. Тэр бол үнэхээр тэнэг. Гэхдээ чамтаас санал нэгдэж болохоор юм. Хангалттай нэг тийм warrior юм шиг мэдрэмж болов. Тийм мэдрэмж өгөө. Тэрэн дээр бол би санал нэг байна. Тэгээд зүр яалтчгүй Emily Blunt бодогдоод байгаа байхгүй. Age of Tomorrow-ыг бид нар үзээгүй байсан бол өөр юм магадгүй. Тийм магадгүй. Яагаад чи Age of Tomorrow дээр feminine. Гэхдээ зүгээр feminine гэдэг нь нэг тийм Anne Hathaway feminine биш. Окей. Anne муухай биш байхгүй зүгээр өөр гэдэг. I love Anne Hathaway. Тийм биш нэг тийм гоё fierce warrior тийм have control of the situation те юу болж байгааг бүгдээр өөрийг нь контролт те сандрах шаардлагагүй тийм зөвүүн warrior military тийм зөвүүн дүр байсан шүү дээ Emily Blunt. Яг тийм дүр байх хэрэгтэй байсан болов гэсэн бодол байсан л та. Ялангуяа акшн хэсгүүд. Надад таалагдсан юм насаар тэр байхгүй. Акшн бисүүд үнэхээр гоё байсан. Би бол ямар ч хэрэгэл би баг Emily Blunt-аас илүү фан байсан. Emily Blunt тийм фан байж чадахгүй гэдэг бас эргэлзээтэй. Тийм. Зүгээр акшн дээр тулах юм бол яалтчгүй. Тэгээд зөвхөн Brie Larson-ы акшн гэлтгөө за одоо хоёлаа цаашаа жоохон хойлон банта ярьж магадгүй. Гэхдээ зүгээр дуртчих те. За ер нь тусан дурдъя бодоодсэн чи тэрэн дээр юм сонсож байгаа хүмүүстээс жоохон streamline те ойлгомжтой ярил зүгээр юм байна бодсон чи. Sorry. За casting те. Samuel L. Jackson. За visual гэдгээс гадна зөвөр мань хүн чамд ямар гоё байсан. Ямар байсан. Бараг киноны яг гоё хэсгүүдийн нэг нь надад Samuel L. Jackson харагдсан. Хувьдаа бол яг хөө зарим нэг хүмүүст болохоор ер нь энэ кинонд туслах дүр ер нь хэрэгтэй байсан ч юм уу гэсэн нэг тиймэрхүү ярианд өрнөд л лээ. Гэхдээ миний хувьд бол Samuel L. Jackson бол гоё байсан. Яг л хин одоо манай гол дүр одоо Carol Danvers те Nick Fury хоёрын chemistry дажгүй байсан. Дажгүй гоё байсан. Хоорондын харилцаа. Тэр хоёр одоо body cop гэдэг лөө. Тийм body cop. Body cop team одоо кинонуудаас илүү ингэж яг адилхан юм шиг надад сэтгэл төрсөн л доо яг ингээл яг фан те гоё ингээл тэр хоёр амар instant chemistry одоо яг шууд нэг тийм холбоосон үсэл тэгэл амар гоё тэгэл явсан. Тэгээд кино турш тэр нь яг хадгалагдаж явсан гэж санагдаж байна. Тэгээд хамгийн гол нь киноны төгсгөлч гэсэн яг надад тэр нь яг одоо ингээд чухал байсан юм болов гэсэн хоорондын харилцаа. Тийм хоорондын харилцаа. Яагаад гэхээр одоо нөгөө пэйжэр өгж байгаа шүү дээ. Тэр нь одоо илүү даастай суурь нь илүү тавигдсан болов гэсэн бодол. Тэр нь энэ кинонд энэ хоёрын хоорондын одоо харилцаа гэдэг chemistry гэдэг нь харилцааг л хэлээд байгаа юм. Харилцаа бөгөөд авцал та. Жүжигчдийн хувьд ч гэсэн character хувьд ч гэсэн тийм. Chemistry нь бол надад ер нь энэ киноны гол юмнуудын нэг. Анхнаасаа тэгэж бичсэн баг. Ер нь бол энэ киног бичгтээ тэгэж бодогдсон л да chemistry-ний хувьд бол тэгээд надад асуудалтай бас нэг юм байна. Одоо ингээ асуудалтай үед нэг хүмүүс ингээл нэг бол амар шүтгэстэй, нэг бол дургуй ахстай гэдэг тийм биш. Би бол одоо ингээ Guardians шиг байхгүй. Би Guardians бүр үнэхээр миний хамгийн амьдралтай хамгийн хайртай юм дээ. Гэтэ би ингээ criticism тоолох юм бол ингээ тоодомшиг болчдаг. Хайртай. Dark Knight ч гэсэн. Тэр шиг ингээ Captain Marvel надад ерөөхдөө таалагдсан хүмүүс болохгүй юм бас зөндөө байгаа байхгүй. Таалагдсан юм шиг. Тэгвэл таалагдаагүй бас нэг юмнуудын нэг таалагдаагүй энэ кинон дотор надад гоё байсан зэ. Яг зөвхөн киногоор авч үзсэн бол амар таалагдсан мөртлөө MCU гэдэг хэмжээнд авч үзэнгүү таалагдаагүй нэг юм байна. За Samuel L. Jackson, Nick Fury. Яагаад тэгэхээр бид нар Nick Fury-г анх Iron Man-ы төгсгөлтэй Mysterious Bug, Jarvis-ыг хүртэл
одоо хактцсан те. Амар mysterious you're not the only superhero Mr. Stark те. Тэг ингээл Avengers дээр амар secretтэй те. Civil War гэнэ юун дээр Winter Soldier дээр ч гэсэн амар secretтэй. His secrets have secrets те. Тэг ингээд тийм mysterious spy гэсэн мөртлөө яг манай тал нь ойлгомжтой for the good of humanity. Гэхдээ бас юу ч хийсэн байж магадгүйгээр те. Сайн муу ер нь эвгүйгээр те. Тэр бүхнийг энэ дээр нэлээд байхгүй болгоо. Энэ дээр зүгээр нэг хөөрхөн инээдтэй коп багээ. Тий. Яг бидний мэддэг нэг Fury ерөөсөө. Power нь байхгүй. Ер нь power нь ингээд level 3 хийчихэж гişгүй. Тий. 25 жилийн level 3 байсан байхгүй. Тэгээд тэр нэлээд доошлуулсан байсан. Тэгээд character өвчсөн зүгээр нэг тийм funny guy. Тий. Яг кинон дотроос кинон дотроо MCU-гээр бодоод босод нэг Fury энэ хоёр шал хоёр өөр. Тий. Шал. Бүр дэндүү хоёр өөр. Тэгээ тэр бол надад үнэхээр ялчгүй ингээд дараа нь бодоход бол айгүй харамсалтай ч юм. Тийм одоо жишээ нь за тийшээ орох уу байх одоо нэг Flurkin те Goose гэдэг. Тийм яг character ярьж байгаа юм чи болно шүү дээ. Тийм тэрнтэй холбоотой хэсгүү зөндөө байгаа. Айгүй гоё. Чамд ямарс надад бол амар таалагдсан. Айгүй таалагдсан. Надад бол яг за гэж өнгөрсөн. Би надад ягаад чи нөгөө яг бас л яг нөгөө яг кино руу яг юу хүлээж орсон даа л хүмүүс амар олон нөгөө юунууд шүмжлэгчд тэгсээс байхгүй. Нэг Fury тэр муур хоёрын хоорондох харилцаал бүрстэй амар гоё байсан. Би зүгээр тэрнээс илүү юм хүссэн юм уу бүү мэд. Надад бол үнэхээр сэтгэл түрээгүй. Үгүй гоё хэсгүүд байсан л да. Гэтэ тэрнээс илүү хүссэн болохоор надад бол үнэхээр сэтгэл түрээгүй. Тэгээд би хамгийн гол нөгөө юу нэг Fury-г инээдтэй болгоцсон гэж ярьж байгаа дээр тулгуурлах гэдэг юм л да. Тэр нөгөө одоо нүдийн матч хийж байгаа. Тий. Сугасаа спойлер юм чи тий. Нүдийн маажаад тэгсэн чи тэрнээс болоод манаагаар нэг нүдэ алдсан. Тийм яг нөгөө нэг минисээ ярьж байгаа юм яг бас тэрэнд орж байгаа байхгүй. Тэр надад ч орж байгаа байхгүй нөгөө нэг MCU гэдэг юм дээр тийм. Одоо жишээ нь Winter Soldier-ыг бодоод үзэх юм бол тэр чинь last time I trusted someone I lost an eye гэдэг тийм. Тийм тэгдэг байхгүй. Тэгснэ keep your both eyes open нэтэргээл те төсвөртэй. Энэ дээр болохоор is just инээдтэй болгоцсон. Тэгээд надад болохоор би тэр нь бол надад үнэ хэлэх. Яг тэрийг нэг ингэж тайлбарлсан тийм юмнууд байгаа. Яг хөө мань хүн угаасаа худлаа ярьдаг. Тэгээд тэр нь зүгээр ингээ intimidate хийх гэж албаар худлаа тэгж ярьсан. Тэгээд анханасаа нөгөө нэг нүдэ мууранд уруулж алдсан гэдэг нь тэр мань хүний хувьд shield agent-ийн юм шал тэнэг story. Тэгээд мань хүн анханасаа зохиогоод ерөөсө хүмүүст ярихдаа ингээ амар epic юм болцсон гэдэг ойлголт өгөөд. Тий. Тэгээд яг нуугаад анханасаа тэрийг нууцсан гэдэг байж болно. Зүгээр юу тийм байлаа гэхэд окей fine. Яг байж болно шүү дээ. Ер нь баг тэр тусмаа илүү юм шүү дээ. Ягаад тэгэхээр амар супер гайд амар тэнэг нүдэ алдцуулах хүмүүс тэгж хэлэх шал тэнэг мууранд оруулсан. Юу нь болохгүй нь юу вэ гэхээр Winter Soldier дээр зүгээр наазах нь тэр синийг алчж байгаа. Тэр синий seriousness-ийг би хоёр seriousness гэж. Seriousness-ийг seriousness #seriousness seriousness-ийг л алдчихж байгаа юм л та. Сүйд нөгөө ялгаруулагч энэ төр гэж агаа ийц. Тийм. Тэрийг л жоохон зүгээр одоо ингээд MCU эхнээс нь одоо бид нар чинь ингээд за одоо жишээ нь Endgame үзсний дараа мэдээж адсан point эхнээс нь үзэх баг. Тэгээ үзэнгүүт тэр point тэрийг гаргахад бид нар нөгөө уурлцсан мэдж байгаа учраас тэр шин тийм хүн одоо даацтай ингэж буухгүй л гэсэн үг болчихж байгаа юм л да. Тэр чинь айгу serious нэсэг шүү дээ ядаж хахад. Тэрэндээ л түүнээс биш болохгүй юм нэх байхгүй. Гэтэл зүгээр гол нь тэр serious нэмгэл. За тэгээд дүр гиснээс тэгээд надад нэг таалагдсан дүр байсан. Гэтэ яг хуу ашиглаагүй болов уу гэж бас бодоод таалагдахгүй юм. Тэр нөө тэр цаашаа явах яваасаа. Тэ ярин за. Юу манай яг Canon дээр болохоор Carol Danvers нэг найз нь гэдэг нэг хар арьстай нэг найз нь байсан. Одоо Maria Rambeau. Тэ Rambeau. Тэ Maria Rambeau. Тэрний одоо яг тэр нөт юу одоо emotionally одоо сэтгэлд хүрэхээр нэг хэсэг байгаа. Одоо яг найстайгаа суугаад те галтгоонд ярьдаг гэсэн. Яа тэр надад хамгийн таалагдсан. Тэр яа. Тэгээд тааж манай дүрийг гоё арчлаагүй. Тэр хэсэг надад шууд суперхеро кино биш. Айгуу гоё драма. Тий, надад шиг яг яаж Brie Larson айгуу гоё драма жүжигчин шүү дээ. Тэгээ тэрэн дээр нэг тийм суперхеро хувцсан байхгүй. Тэгээ Fury-г гаргаа явуулчихж байгаа. Talos-ыг гаргаа явуул. Тэгээ яг тэр хоёр суугаал ширээний хоёртал. Тэр яг нэг тийм гоё драма киноны хэсэг. Тэр надад үнэхээр сэтгэл төрсэн. Тэр киноны хамгийн гоё хэсгүүдийн нэг бол надад бол тэр байсан акшн. Одоо ихэнх одоо Marvel киноноос акшн ярьдаг бол Captain Marvel-аас бол тэр бол надад үнэхээр сэтгэл төрсэн. Marvel кино ихэнхдээ акшн ярьдаг юм шүү. Яг эсэмдэр бодоод үзэх юм бол Marvel акшн тийм мондог шүү дээ.
Winter Soldier энэ амар л да. Гэхдээ яг ерөнхийд нь бодох бол action биш бид дандаа character-ууд story character шүү дээ. Яг Civil War энэ мэдээж Infinity War гэдэг тэрнтэй ярих. Гэхдээ ер нь overall бодох юм бол одоо жишээ нь бас Black Panther бодоход яг тийм action муу шүү дээ. Гэтэл бусад юм нь гоё те. Гэхдээ яалчгүй тэр хэсэг надад гоё байсан. Тэгээд амар баг ашигласан юм болов уу гэж бодогдож байна ер нь. Тийм тэрэн дээр шүү дээ яг санал нэг. Тэгээд тэр дээр нэмээд хэлэхэд одоо сая ярьсан шүү дээ хоёлаа Fury Captain хин одоо Carol хоёрын те энэ хоёрын хоорондын харилцаа энэ киноны entertaining гол core нэсэн. Энэ киноны emotional core нь Carol Maria Rambeau хоёрын. За Maria тэр by extension Monica Rambeau дүү охин хоёрынх нь энэ одоо emotional core те сэтгэл хөдлөл яг энэ гол үндс нь бол яг энэ дээр байсан. Тэгээд бас нэг гоё хүмүүстэй манай сонсогчдос зарим нь мэдгүй байж магадгүй гоё юмнууд нэг гэвэл Monica Rambeau охин нь энэ бол юу Captain Marvel дүрн. Тэр мэдгүй чи. Үгүй. Captain Marvel гэдэг чинь ганцхан Carol Danvers биш үү? Бидний мэдээ зөндөө байдаг тийм. За суурийг хэлэх юм бол яг хоо Carol Danvers гэдэг дүр өөрөө Miss Marvel анх хэлдэг бол тэгээд Marvel гэдэг дүр бол яг Captain Marvel анхны. Тэгээд Captain Marvel гэдэг нэр Miss Marvel гэдэг нэрийг айгу олон дүрээс сольж авсан байдаг. Ер нь. Тэгээд Captain Marvel-уудын нэг нь хин Monica Rambeau. Monica Rambeau яг Captain Marvel болдог. Ер нь бол. Гэтэ нилээн одоо fan favorite Captain Marvel гэдэг нэг. Бараг Carol Danvers-ийн Captain Marvel-аас илүү fan favorite. Яг тэр Captain Carol Danvers-ийн Miss Marvel илүү хүмүүс талдартай. Ер нь бол илүү хүмүүс дуртай байдаг шүү дээ. Story-н дээр нь. Яг хоо image талаас cool-тэй Carol Danvers-ийн Captain Marvel. Гэтэ яг зүгээр дүр талаас бол. Тэгээ нөгөө нэг Carol Danvers Captain Marvel босноос хойш ер нь нэлээд тийм boss-ийн нэлээд тийм military болсон шүү дээ. Тэгээд ер нь жоохон хүмүүс жоохон дургу талтай болчихгоо. Тэгээ Secret Wars дээр жоохон сонирм сүүлд нөгөө нэг Secret Wars-ын андарч нөгөө Civil War тийм. Civil War 2. Тэгээ 2 тийм. Тэгээд Monica ер нь суперхеро. Тэгээд ганц гоё миний үхээр эн чинь 95 онд болж байгаа. Тэгээд 95 онд эн чинь нэг 10-тай ч юм уу хэдэн настай ч юм дээ охин. За 10-аас баг жоохон биш юм. Тэгээд энэ дээр уншихад болохоор 10 настай охин 5 настай дөрөв бүтээсэн гэж байгаа. Wiki дээр. Гэтэ би 5 настай дөрөв гэж бодохгүй байхгүй. Тэр яаж 5 настай том биш. Тэр 8 9 дэх ч юм уу те. Тэгэхээр 25 жилийн дараа ч та одоо 25 чи 24 жилийн дараа. Тэгэхээр одоо адалт болсон байгаа. Snap дуулчааг бол тэгээд юутай байх боломжтой суперхеро боломжтой гэж. Тийм байна те. Тийм. Гой жүжигчний каст хийдэг ч юм уу. Эсвэл Lashana Lynch өөрийн каст хийсэн ч болно. Гэтэ тэгэхээр арай юу бах. Тэгээд яг хоо Miss Marvel гэдэг одоо дүр нь болохоор Kamala Khan гэдэг нэг. Тийм. Палестин гарч тийм тийм. Тэгээд нөгөө юу муслим шашинтай. Тэгээд агуугаа юу яадаг сундаг. Тэгээд нөгөө юу шиг гар мар томорж момор. Elastic Girl энэ шиг тийм сундаг павертай. За тийм ба. За тэгээд дүрийг цаашлуулвал дүрийг цаашлуулсан айгу гой дүрээ ярьчаа цаашаа болохгүй гэдэг. Яг л болохгүй бас бай. Энэ киноны баг хамгийн гой дүр Carol би дуртай гэсэн шүү дээ. Гэхдээ энэ киноны хамгийн гой дүр баг хүн болгон өстой жинхэнэ таалагдаагүй хүн болгон баг санал хэлдэг баг. Таалагдаагүй хүн болгон нэ таалагдаагүй хүн ч гэсэн. Телос Ben Mendelsohn. Fun. Айгу фанэс. Fun гэхдээ бас сэтгэл хүрхээр. Тийм. Хамгийн сүүлд нь тэр одоо өөрөө цэрэг гэдгээ хүүхдээс нь нуугаал те. Би ч гэсэн ингээд бис гараа амар цусан дүрсэн ингээд ярьдаг. Тэгэл нөгөө зөндөө цустаа хутгалсан. Тэнгүүтээ нөгөө будалцаал нэг хүн алж малж ахт нөгөө охиныхоо нүдийг нь хааж маагаал. Тэр хэсийг яг жижигхэн хэсгүүд нь амар хөөрхөн тэр дүрийг илүү ингээд тодтогоод илүү гоё болгоцсон санагдсан. Тэгээд ер нь ч тэгээд хөгжилтэй инээдтэй байсан. Тэгээд ялч гоё байсан. Тэгээд манайгаар тэгээд за дөрүүд ярьж байгаа шүү дараа нь яри. Тийм сториг нь бол байлаа. Нэгэнтээ одоо спойлер каст хийж байгаа юм чинь хуваагаал яри. Тийм Телос бол надад айгуу гоё инээдтэй байсан. Мань хүний яг Fury-тэй, Carol-тэй тэгээд бас тодорхой хэмжээгээр Maria-тай бүх chemistry нь үнэхээр гоё байсан. Тэгээд дээрэс нь би юун дээр хийсэн санагдчихээн. Зүгээр энгийн review дээр хэллээ үгүй лөө. Мань хүн яг амар фан ах шүүс. Энэ кинонд яг жүжигчин нэг өөрөө айгуу би болохоор тэрийг Annette Bening-ийн талаар хэлсэн байна. Annette Bening одоо хоёлаа ярих баг. Ben Mendelsohn айгуу гоё фан ах шүүс. Өөрөө энэ дүрдээ нэг тийм зугаатай байдэн штэ өөртөө жүжигчин дуртай нэг тийм enjoy хийгээл те дүрэн гэсэн шинэ experience биш бас магадгүй нүүр хүүргаал те. Тийм ингээл янз бүр тийм. Тэр нь айгуу фан байгаа юм шиг байсан. Тэгээ ер нь бол мань хүний шин болсон гоё. Одоо чинь Captain Marvel би дахиж үзэхгүйгүй л яг одоо IMAX-аар үзег болон үзмээр л байна л да. IMAX-аар нэг үзэх баг. Гэхдээ дахиж яг нэг одоо Blu-ray нэг үзэх баг зорж. Одоо надад бол яг нэг ерөнхийдөө Guardians, Ant-Man 1 2 энэ шиг баггүй юу? Ер нь нэг бол Guardians 2 тийм. Би баг Dark World-ыг баг илүү үзнэ. Амарсан надад. Гэхдээ яг entertaining байд. Тийм нөгөө муу байхгүй юу? Гэхдээ entertaining. Дахиж үзэх гоё байхгүй. За тэр ч яав далил. Тэгээ зүгээр яг миний хэлэх гээд байгаа point нь юу гэхээр дахиж хэрвээ үзэх юм бол одоо чи marathon хийж үзэх юм бол
Ben Mendes-ны scene болгоно надад илүү fun. Ер нь зүгээр тий. Тэр нөгөө дэлхий дээр бууж ирээд Мгм. нөгөө амар нэг эмхтэй нөгөө далайн эрт дээр нэг эмхтэй хүнийг гүйж байгааг хараад манаагаар л эмхтэй хүнд ингээл хувирсан чинь нөгөө цэрэг Адилхан хуурцсан. байдаг. Dude, this take чиглэл амар инээдтэй юм даа. Би ер нь төрүүлээ энэ хүүхэнд хуурцсан шүү дээ. Хөрцсөн шүү дээ маягийн эмхтэй тэр нь амар хөвчлээ. Тэр инээдтэй шүү дээ. Тэгээд за Ben Mendes нь бол ялч байгаас тэгээд за Scroll гэдэгтэй холбоотой юм дараа нь. Тийм. За ер нь нэг л character хийж байгаа юм. За тэгээд надад таалагдсан character-ыг бас үргэлжлүүлэх гэж байна. Annette Bening. Яг portray хийсэн нь шүү дээ. Яг MCU гэхээр бас асуудалтай нэг Fury шиг юм байна. Яг portray хийсэн Annette Bening надад айгүй гоё байсан. Яг тэр нөгөө нэг Wendy Lawson тэгээ Marvel тэгээд Supreme Intelligence. Тэгээ Supreme гэхээр надад Kim Jong-un бодогдод тийм. Supreme leader. Тэгээд надад portray хийх нь айгүй гоё байсан. Яг зүгээр яг жүжигчин гэдэг утгаараа. Түүнээс яг story гэх юм бол хоёлаа ярих бас асуудалтай. Жүжигчний хувьд бол хин надад айгүй гоё тийм юу байгаа юм шиг санагдсан. Fun байгаа юм шиг. Annette Bening нөгөө нэг юун дээр Nirvana-гийн дуун дээр бүжиглж мүжгэлдэг те. Бүр яг мань хүн нэг тийм энэ дүрдээ бүр нэг тийм fun зугаатай те. Helen Mirren нөгөө Fast and Furious дээр байдаг шиг те. Ингээд нэг ялангуяа юм distinguished боёо одоо ингээ олон жил болсон одоо манайхаар гавьяач жүжигчтэй. Тэгээ ингээд ийм fun юм тоглохоор өөртөө тийм serious нүглэж аваад янз бүр утгатай айгүй тийм гоё fun. Гэтэ туршлагатай болохоор хангалттай гаргаж байгаа дүрээ. Тийм. Дүрээ бол үнэхээр гоё гаргаж байгаа. Тэгсэн мөртлөө зүгээр фан байгаа мэдж байгаа. Тийм. Тэр нь бол айгүй таалагдсан. За тэгээд орон гарan ганц юм гэх юм бол Coulson-ыг зүгээр харахад л гоёсэн. Харахад л үгүй. Тэнд зүгээр ярихад бол баг яриад байх юм байхгүй. Зүгээр хайлт гарсан. Тэгээд зүгээр харах нь гоёсэн. Харах нь гоёсэн. Гэхдээ надад тэгэж ашиглаагүй ч юм уу те. Тэр нь онцгүй зүгээр л нэг оруулж ирсэн ингээд хайчж байгаа юм сан. Тэг хий шаардлага байсан. Яа зүгээр л хүмүүсийг нөгөө Agents of Shield хүн болгон үздэг шүү дээ. Тэгээ зүгээр Avengers-аас хойш анхудаа орж ирж байгаа болохоор хүмүүс сонирхсон. Харин тийм л. Тийм л байна. Тэгээс одоо шинэ над шиг жил болгон Agents of Shield үздэг хүнд бол нэг сонирн байна шүү дээ. За тэгээд одоо хэн болох дажгүй байсан? Gemma Chan. Тэгээд надад биш байгаа нөгөө хэнийг Supreme Intelligence тоосон нөгөө хин Annette Bening дээр таалагдсан юм нь болохоор яг уу энэ кино үнэ хэлэхэд надад таалагдаагүй ч гэсэн surprise амар ихтэй. Хамгийн сонирхолтой. Яагаад гэхлээр Marvel гэдэг дүр нь болохоор ихтэй дүр. Крee байдаг. Тэгсэн чинь энэ дээр scientist-ийн хувьд бол одоо шинжлэх ухаанч эрдэмтний хувьд бол эрдэмтэн байдаг. Шинжлэх ухаанч. Тэгээд яг хөө тэр нь адилхан гэхдээ эмгтэй дүр. Тэр нь надад бүр бодоогүй байсан юм ингээд гаргаад ирсэн. Тэгсэн чинь надад тэр үнэхээр surprise юм байсан. Тийм болохгүй surprise биш. Тэг болохгүй юм бол биш гэдэг. Хоо гэх нэг тийм бол биш. Гэхдээ болохгүй биш. Nice. Би яг Marvel nice. That makes sense. Тэг одоо энэ actually тий. Гэхдээ одоо нөгөө нэг Annette Bening дээр нөгөө MCU-тэй холбогдож одоо суул юм нь юу вэ гэхээр Marvel гэдэг дүр хийж орж ирэхгүй гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тий. Яг энэ дүрээр ороод ирчлээ л дээ. Гэхдээ тэр нөгөө Captain Marvel тэ Marvel гэдэг Kree дүр, hero дүр орж ирэхгүй гэсэн. Тийм. Гэхдээ болохгүй юм байна баг. Яг нь бас манаагаар өөрөө hero. Тодорхой хэмжээнд тодорхой одоо контекст. Тийм ямар heroic хийжсэн хүн байгаа юм л да. Тэгээд бас нэг жоохон надаа энэ дэр одоо нөгөө нэг юутай MCU-тэйгээ холбож ярих тэгээд энэ дэр яг нь Supreme Intelligence-ийг яагаад Supreme Intelligence-ээр гаргаагүй вэ гэдэг бас хоёрын орно. Тий. Заавал ингээл нөгөө хүнийх нь emotional mirror байх шаардлага байсан уу юу? Тий. Тэгээ надад Supreme Intelligence надад илүү menacing, илүү тийм одоо заван муухай, илүү тийм хүний тий. Одоо харангууд л ингээд энэ ямар зөвүүн гарах гэж бодогдуулахаар ч юм санагдаад байгаа байхгүй. Portal robot амар санагдаад байгаа байхгүй. Portal-ын компьютер үүдэн шүү дээ. Тий. Нэг заван шүү дээ. Зөвүүнтэй нэг инээдтэй. Тэгсэн sentimental, тэгснэ нэг тийм заван тий робот үүдэн шүү дээ. Эсвэл одоо хаал 9000 ч юм уу те нэг тийм заван тий юу хаал одоо space эдэсэй тий. Энэ дээр болохоор яг уу кинон дотор болж байгаа. Гэхдээ зүгээр Kree гэдэг race-ийн хувьд авч үзэх юм бол жоохон тий. Тэгээд бас нэг юм за story юм байна. Kree гэдгийг санчаарай. За. Санчаар гэсэн хоёлаа ярианда автагтаа дуусгачихвал тэгээ сонсож байгаа юм байна тий. Kree гэж юу хэлчихсэн юм бол санчи. Тий сэвэлч тэр. Тэгээд яг зүгээр дажгүйсэн бол Gemma Chan гоёсэн. Gemma Chan яг гарч байгаа шиг болгондоо дажгүй. Нэг сүртэй гараагүй. Fine. Тэгээ Gemma Chan айгуу гоё. Чи Gemma Chan ярьж байгааг сонсчихсан уу?
Oh my god. She's British. Oh my god. Йоо би бүр интервью сонсоод ямар гэдэг вэ? Гэхдээ бид нар чинь нөө Instagram дээр мэ фоллоу хийдэг ядаргаатай ингэж гоё Гоё те. Гоё. За тэгээд нэг манай тэнэг гинэ. Хайрын хоёр дүү байна. Корас Ронан хоёр. Харин тий. Хайрын жүжигчд хайрын дөрүүд За хайрын дүүрэнч байсан шээ. Нэг мондог байгаа. Гэтэ Ронаныг тэгж болтоо нэр. Яг Ронан хараа Guardians дээр угаасаа Guardians киноны хамгийн сул юмнуудын нэг байсан. Гэхдээ энэн дээр анханасаа ашиглах шаардлага байсан юм болов уу? Нэг бол ашигласан шиг ашиглах хэрэгтэй. Үгүй ядаж алалцтай. Тий. Ялагдаж болно. Гэтэ алалцтай. Зүгээр ирж зогсож байсан. Тэгээ хамгийн тэнэг нь шүү дээ. Юу ч хийгээгүй энэ дөр. Тий. Сулаасаа гадна юу ч хийгээгүй. Тэгэд юу ч хийхгүйтэй зүгээр 2-3 диалог хийснээ яваад өгч байгаа. За окей. Дээрээс нь тэр makeup. What the fuck is that makeup? Энэ Dark Phoenix-ийн мистик шиг тэг бүр нэг тэр зүгээр цэнхэр липээс байсан. Тий. Өмнө нь Ronan ч за Guardians-ийн Ronan сул үнэхээр сулдур. Тэнэгч дүр. Гэхдээ гоё юмнуудын вижюал нь шүү дээ. Айгуу гоё зэрдээ тийм хараар будаал те тэрийг ингээд зорж бодож модаал те. Хувцаа өмсөж байгаа энэ introduction сүүлгүй шүү дээ Guardians дээр. Тэгээ энэ дэр зүгээр амар сонин аргуу цэгэр баг яадаг нацтай. Бүр урам хугарсан нэр үнэхээр урам хугарсан. Тэгээ энэ бол тийм байсан. За тэгээд Корасыг бол яг арай илүү ашигласан Ронныг бол. Гэхдээ л хангалтгүй. Ер нь ядаж илүү background-ыг гаргаа. Надад яг бас нөгөө тийм зохиол дээр бас бодож байгаа юм байгаад байна л да. Яг одоо нийтнийхээ. Гэтэ дүрээ яриад дуусгах чинь нэг юмсэн тэгэл цааш өгчлөө. За тэгээд хамгийн сүүлд одоо хамгийн том дүрүүдийнх нь нэг хамгийн том жүжигчдийн нэг нь яри Jude Law тийм. Бас хангалттай ашиглаагүй. Хангалттай гараагүй. Хангалттай дүрийг нь хөгжүүлээгүй. Зүгээр л муу дүр болгоцсон нэг тийм. Уул нь бол маш ач холбогдолтой дүр. Яг кинон дотроо. Ач холбогдлын хангалттай гараагүй хам гол. Тэг. Гэхдээ ач холбогдолтой байх ёстой ойлголт тийм ойлголт өгж байгаа гэхдээ үзүүлж чадаагүй. Тэ. Хангалттай байгаагүй үнийг хэлэхэд дөрүүд дээр үнэхээр хангалттай байгаагүй. Тэгээд нийтэд нь ярих юм бол ерөнхийдөө тийм. Тэгээд хин Jude Law-ыг тийм яалтч байгуу дутуу ашигласан юм шиг санагдсан. Дүрийнх нь даацыг ерөөсөө байх гаргаагүй. Тийм одоо эхлэхдээ бид нэр ойлголтоор бол одоо Carol одоо энэ ментор нь тий маш чухал дүр гэсэн ойлголт өгж байгаа шүү дээ. Тэгэхэд ерөөсөө тийм шүү дээ. Төгсгөл мөсгөлд нь тэр амар том твист болол тий Lawson нэг алсан байдаг тий. Тэр том твист ерөөсөө Carol тэгэж сүртэй ерөөсөө тусаагүй. Тэг хэдэн жилийн хүний доор одоо зэрэг явсан бэлтгэл хийсэн дээрээс нь ментор нь юм шиг тэгэл жок мок хийж байгаа юм чинь бас зөвхөн зэргийн биш бас найзууд юм шиг би өөрөө анхандаа эхлээд романтик байж магадгүй гэж бодсон. Тий киноны бас нэг таалагдсан юмнуудын нэг ерөөсө хүчсэн романс байгаагүй. Тэг хүчлэг шаардлага. Тэг тэр бас гоё тий. За тэгээд дөрөвдөө үедэл ерөнхийдөө юм. Тэгээд жижиг сажиг юмнууд байгаа л да. Monica Rambeau гэдэг дүр хөөрхөн байсан. За тэгээд ганц хоёр одоо cameo гэх юм уу да. Жижиг сажиг ганц хоёр байсан. За тэгээд юуг яг мэдээлэл өгөх юм бол энэ Goose гээд Moorchen юун дээр комик дээр бол Chewie. Би тэрийг юун дээр ярьсан бах. Энгийн ревю дээр ярьсан юм Chewie Chewbacca тий. Тэгээд Flurkin. Надад нөгөө хин Nick Fury нөгөө Goose хоёроос илүү надад хин гоёс. Ben Mendelsohn дүр Talos нөгөө айгаад идэг тэр амар инээдээс. Тэгээ айгаад байгаа хэсгүүдийг айгүй сайн тоглосон. Сайн тоглосон. Тэгээд нөгөө тэнгууд нөгөө Fury муур өөдөөс ингээ бариад тэр Стефан. Тэр фанэс. Тэгээд би сая зүгээр ерөөхдөө каст гэнэ жүжигчдийн хувьд сүүлд нь дурдаад өнгөрөж үзсэн. Сая зүгээр яг нөгөө кино руу каст ярихдаа нэг юм байл айгүй том юм марцсан байна. Кино ихтэй байсан Stanley зориулсан трибют. Oh my god нэр тийм. Тэр үнэхээр гоё байсан. Үнэхээр гоёсэн. Тэр би бүр амар өвдөггүй нэг тийм сэтгэл хөдлөөд нэг баярлсан тэрэн дээр. Тэрийг ямар гоё сэтгэсэн юм бэ те? Харин тийм. Би тийм үгүй бодсон хувьд бол бодож л байсан л доо. За ингээд хин Stanley-тэй холбоотой яг юу гарах бол доо гэсэн чинь эхлэл дээр нь тэгс би бүр тэрэн дээр holy shit бүр ямар гоё юм хийсэн бэ. Тэгээд төрүүлж үзэр гаргасан гигантингийнхан бас айгүй хөөрхөн бичлэг хийсэн байсан. Тэрс хөөрхөн. Тэр Stanley-гийн story-гоор айгүй хөөрхөн дуу оруулалттай. Тэр өстө хөөрхөн байсан. Тэр бол таалагдсан.
Тийм. За тэгээд ерөнхийдөө юуны хувьд бол кастийн хувьд бол юм байна. Тэгээд дөрүүдийн талаар бол соёлоо одоо нэлээд ярих бах. Зохиол руу орохоос өмнө техникэл юмнуудаа ярих уу? Тэгвэл болж байна. Тэгээ. Тийм. За энэ ч ерөөсөө би дурдээ тэрэн дээр чи санал нэгдэжэл нэмээрээ ерөнхийдөө бараг санал нэгдэх бах. Намайг ерөн жоохон сонсч байгаас бараг гайх бах. За ерөнхийдөө юу гэхээр за cinematography буюу зураг авалт хөгжим тэгээд эвлүүлэг байгаа үгүй надад мэддэг. Байгаа үгүй гэдэг нь ямар утгаараа гэхээр ерөөсөө онцлох юм байгаагүй. Тийм. Яг үнэ. Би бүр наадах чи яг тэгж бодож ирсэн. Хөгжим гэдэг саундтрак биш гэхдээ score ай гэдэг үг. Тийм. За ай гэх юм да тий. Ай байх үед бол байсан яг л нөгөө generic ай яг л нөгөө гинт нөгөө одоо супер батер хэсэг дээр нь action хэсэг emotional тиймэрхүү ингийн окей. За. Тэгээд зураг авалтууд эвлүүлэг дээр надад асуудлууд байсан юм санагдаад байгаа. Одоо яг хэрэггүй дээр нь тасалсан юм шиг юмнууд. Одоо жишээ нь Carrot Damers-ийн доош унж байгаа хэсгийг илүү тийм тэрийг бүтэн харуулах хэрэгтэй байсан. Харуулах байсан зүгээр байсан баг. Тэгээд тиймэрхүү эдэдүүд байсан ялцгүй. Гэхдээ яг хуу харж байгаагаар болохоор нөгөө Disney ч юм уу яг Marvel-ийн кинонуудын яг нийтлэг одоо монтаж шарах юмнууд их л байгаад л ахшгүй байгаа юм л та. Ерөнхийдөө тийм өнгө эдитинг хөгжим зураг авалтын хувьд нэлээд юу одоо тийм нэг тийм жоох амгүй. За амгүй гэхээр бас өнгө дайжгүй Captain Carol Danvers-ийн өнгө мөнгөс гайгүй байгаа зарим кино. Гэтэ нэг тийм юм дутууч юм шиг тий. Тэгээ нэг тийм түүхий юм шиг тий. Нэг тийм байсан. За энэ дөр бол санал нэгдэх бах тий. Эднэр дээр бол. Яг зарим нэг гоё шотууд байх үед байсан. Mercer тий. Technical тал дээр үнэхээр гоё юм бол visual effect. Тэгээ soundtrack одоо энийг soundtrack гэж ярих юм уу да. 90-ад онд олж байгаа болохоор 90-ад оны дуунууд энт гарна. Гэтэ надад үнэхээр тэр нь бол нэг хүрээгүй. Надад бол гоё. TLC явдаг бол надад гоё л. Яг ганц хоёр. Гэтэ мэдгүй. Надад бол 100% бол хангалттай. Надад юу байдаг бас гоёс? Nirvana байдаг бас гоёс. Тэд visual effect. Техникийн хамгийн гоё юмнууд энийг бол visual effect. Visual effect ямар байсан? Visual effect бас дуртахад хэцүү л яг уу дундаж бас бүр тулцсан сайн бол биш. Гэтэ тулцсан муу. Fury их дангаараа амир шүү. За тэрийг тусдаа тэгээ visual effect. За тийм ээ. Одоо de-agingтэй залуужуулах гэж яриад байгаа. Тэгэл би амар өсө гэдэг шүү дээ. Жигнэсээ нэр ийм залуухан чилөө гэж бодсон. Тэнд яалчгүй тэрэн дээр бол тийм. Эхлээ зүгээр явж байгаа л эхлээл яг нөгөө нэг угаасаа DH хийснийг нь мэдчихсэн учраас эхлээд үзэж байхдаа харсан тэрийг нь анзаарч. Тэгээд тэрнээс асууж байхгүй. Байхгүй гэдэг нь анзаарах шаардлагагүй. Зүгээр л. Тэрэн дээр өмнө. Тэгээд юун дээр мейкап бас ярих юу зүгээр байна. Тийм мейкап сайн байсан. За саяны Ron нэг east тооцох юм бол нэг. Тийм Ron дүнхэр мөнгө хаяагүй. Мөнгө хаяагүй тийм. Тэгээд мань хүн зүгээр $10,000 өгөл 2 цаг green screen дээр гэсэн 2 юм ярьж байгаа. Гэс зүг нүрийг нь илүү үлдсэн. Юунаас Yondo-гоос илүү үлдсэн цэгэр бодгоор гэс хасч байгаа. Нэг тиймэрхүү юм болсон. Тийм байсан баг. Тэгээд de-aging дээр би зүгээр яг албаар de-aging ярьж байгаа юм чинь дурдчих гэж бодно. Албарч байгаа de-aging. Captain Marvel үзсний ачаар Martin Scorsese-ийн хийж байгаа Irishman кинонд үнэхээр бодитойгоор сайнаар хийж болох юм байна гэдгийг би ойлгосон энэ дээрээс бол. Нэр тийм те. Ер нь эргэлзээтэй байсан шүү дээ. Айгүй эвгүй шүү дээ. Одоо энэ Joe Pesci, De Niro, Al Pacino ч хөрх юмд 80 хүрцгээж байгаа маш хөгшүүн хүмүүс шүү дээ. Одоо 70. Тэгээд тэрийг нэлээд залгуу болгоно гэдэг бол амаргүй ажил. Тэгэхээр саяных дээр одоо 70 настай манай хүнийг те Fury ихэн Samuel L. Jackson ингэж гоё хийсэн юм чинь ер нь бол тэрдэн дээр нэлээд ихтэй төрсөн. Тийм. Харин байж бостой болох юм байлээ. Тэгээ надад бол сэтгэл төрсөн. Тэгээ нэр ялч тэгээд special effects ч юм уу нэг тиймэрхүү graphic effects юм юу гэдэг чи тэгээ FX таалагдсан юм бол ялч таалагдсан байна. Тэгээ угаасаа нөгөө тэгэхээр одоо хамгийн шилдэг юу ч нь одоо хүмүүсийн нүдэнд мэдгэдгээргүй хийх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Гол visual effect-ийн мундаг юм чинь нүдэнд мэдгэдэггүй байх нь гол зорилго. Одоо чинь David Fincher хийх кино visual effect гэдэг шүү дээ. Амар сонир юм дээр visual effect гэдэг. Тэр хинч мэддэггүй. Тийм тэр нь л гол шүү дээ. Тэгээд энэ дээр бол үнэхээр мэдгэдгээргүй. За ерөнхийдөө technical гол юмнуудаа ярьчлаа, cast ярьлаа, зохиол үйл явдал руу ерөнхийдөө орё гэж бодож байна. За үйл явдал бол 95 онд тэгээд за Creed тэгээд Creed Planet хаалаа дээр эхэлж байгаа. Тэгээд Hala Planet одоо 95 он гэж байдаг ч юм уу ч юм уу тийч юм мэдв. Тэгээ ямар ч байсан тэнцээ эхэлж байгаа тэгээ virus гэж нөхөр тий гарч ирээд эхэлж байгаа. Тэгээ virus гэдэг twist ч юм таалагдсан уу?
Danvers гэдгийг нь verse үлдсэн. Тэгээ Veers гэдэг урд нэрлэлсэн. Харин тийм л байлээ. Нэ би нэг тэгж болж авах шүү дээ. Явтай л байсан. Яа. За тэгээд Creed-ээр эхэлж байгаа. Тэгээд хин хоёр Jude Law, Brie Larson хоёр, Captain Marvel хин хоёр биш ээ. Carol Danvers, Veers хин хоёр те. Young Rock хоёр бэлтгэл хийгээд гарч байгаа хоёр ихэд гарч байгаа. Тэгээд Supreme Intelligence-с зөвшөөрөл авч одоо яг юу яах те. Зөвшөөрөл авч явах те emotional тэр нэг асуудлаа шийдэх те. Одоо бэлэн том mission явахад бол бэлэн болох юм айдиаг бол гэж байна. Тэгээ энэ кинонд дэр бол айгүй чухал одоо theme. Тэгээ киноны чухал theme бол emotional байх бол буруу. Тэгээ ингээд in control байх хэвээр. Тэгээд power-а зөв контролдох хэвээр. Тэрнийхээ ачаар одоо дээрэс нь одоо юуг давах хэвээр, order давах хэвээр. Гэсэн theme бол бас нэлээд байгаа. Тэгээ энэ дэр нэлээд тоглолт хийж байгаа кино бол. Тэгээд төгсгөлт нь бол нөө юу яаж байгаа штэ. Би одоо нэг хойлоо зүгээр классик тулалт чи энэ гэсэн шоу буудчихдээ штэ. Тэр надад нэлээд таалагдсан. Айгу зөвч байсан санагдсан. Character-ийн хувьд ч. Тэгээ character хувьд яаж үзсэн. Тэгэх юм бол дийдэх байхгүй. Physically ялцсан ч гэсэн Jude одоо Young Rock-ийн хүсэл дээр нь болгочих юм бол зүгээр мань хүний контролд байгаа юм шиг хийснээр нь болчихж байгаа. Тэгээ үгүй байхгүй те. Тэгээ тэр бол айгу зөв шийдвэрсэн. Тэгээ тэрний суурийг бол ихний син дээр ерөөхдөө нэлээд санагдсан. Тэр тийм чамд ямар санагдчих. Ерөөхдөө ингээд тэр унсан ч босч ирнэ гэдэг тий. Надад киноноос таалагдсан одоо яг одоо энэ кино чинь бас юуны Wonder Woman-ы дараа гарсан яг гол эмгтэй суперхиро дүртэй кино болж байгаа гэдэг утгаараа бас тэр ачаа бас өөр дээр нь бас ирж ах шиг байлээ. Миний харснаар бол яг хоо ингээд кино бүтээлчт нь бас тэрийг ингэж өөр дээрээ бас ачаа болгож үүрээд тэрийг бас илэрхийлэх ёстой гэсэн үгднээс тэр нөгөө босч ирж байгаа. Тэгээ чиний эсрэг хичнээн хүн тэгээ юуж зогсож исэн чи эцсийн босч ирэх ёстой цаашаа гэхдээ чи босч ирэх хүчтэй гэдгийг нь одоо харуулж байгаа гэх юм уу да. Энэ яг Гагагийн хэлдэг үгний илүү юу хэлбэр юм шүү, хүнд хэлбэр юм шүү. Гага болохоор 100 хүн байж хат 99 хүн үгүй гэвэл Bradley Cooper yes гэдэг. Тэгээ энэ болохоор 100 хүн байж хат 100 үгүй гэвэл чи өөрөө босч ирж байгаа. Тийм баг л тийм. Яг хоо тэр яг ID нь бол тэр санаа нь бол ялчгүй таалагдсан яа. Тийм. Киноос ер нь бол хамгийн таалагдсан юмнуудын бас нэг тэр л баг. Тэгээд story хойлоо яг үйл явдлаар нь бас ярихаар одоо тэгээд хоёрын оронд болж байгаа. Ерөнхий тийм юмнуудаа л яриа тий. Тэгээд Scrolls Kree War-ыг энэ дээр яг одоо яаж гаргасан нь ч юм таалагдсан. Яг таалагдаагүй. Бид нар бол мэдэн штэ. Ерөнхийд нь мэдэн штэ тий. Хангалттай гараагүй. Үгүй таалагдаагүй даа биш хангалттай гараагүй даа. Яг гэхэлэр ийм одоо тэнцээ чин дайн болж байгаа тий. Дайн аль нь ч муу таална гэдгийг харуулах шаардлагагүй угаасаа ойлгомжтой байсан. Гэхдээ тэнцээ дайн болж байгаа тий. Хоёр тал хоёулаа ингээд тий дайлж байгаа гэдгийг ингээ харуулсан бол илүү таалагдах байсан. Одоо background надад бас бодож байгаа юм юу л байл та. Kree гэдэг үндэстнийг илүү харуулж өгсөн бол учрыг нь ядаж. Учрыг нь тайлбарлаад тий. Одоо соёлыг нь гаргаад. Тэгээд Skrull гэдгийг бас соёлыг нь гаргаад ч юм уу учрыг нь тайлбарлаад. Яг нь Skrull арай илүү тайлбарлах хувьд бол явандаа тайлбарлагдана л да. Гэхдээ Kree дээр илүү тулгуурлаа бас харуулсан бол гэж бодогдоо. Би энэ дээр бас яг санал нэг үнэ. Тэрийг яаж шийдэж болох вэ гэхээр энэ кино бас нэг асуудлуудын нэг нь юу вэ гэхээр Brie Larson ганцаараа энэ киног авч явж байгаа. Ерөнхийдөө яг одоо зохиолын авцалтааны хувьд supporting character-ууд бол зөвхөн Carol Danvers-тэй л ихэнхдээ харьцаж байгаа. Тэ Brie Larson-тэй тэгээ Captain Marvel-тэй давхар storyline байхгүй. Тий. Гол асуудал тэр. Зэрэг storyline ерөөсөө байхгүй. Хэрвээ Carol Danvers тэгсэн бол нэгдүгээр Brie Larson-аас ачааг нь хөнгөлнө. Carol Danvers гэдэг дүрийн ачааг хөнгөлнө. Story-го илүү сонирхолтой болох байсан болов. Одоо тэр Kree тэ Skrull War дээр сонирхол дүр. Одоо чинь анханасаа ингэхдээ twist биш. Ерөөсөө twist биш. Telos-ыг бид нар анханасаа дагсан бол яг. Яг үнэ. Тэгээ тэр нөө infiltrate хийгээ тэ. Тэгээ тэрийг Fury мэдгүй явж байхад өөрөө сонирхолтой tense байдаг ч юм уу. Тэ. Тэгээ аль аль нь манай тал угаад байдаг. Манай ч яах вэ? Учрыг нь бид нар мэдээд байдаг. Гэтэ хоорондоо тэ янз бүр болоод байдаг ч юм уу. Тэгээ тэгсэн бол бараг илүү сонирхолтой. Тийм. Тэгээ Telos-ыг ингээд мэддэгдээд яасан ч Carol Danvers авах гэж тэ одоо байлдаж майлаа тэ янз бүр. Бид нар хоёр талын ойлгоод байгаа учраас үзэгч талаас тэр нь илүү одоо intense. Тийм. Сэтгэлтэй. Дээрээс нь зохиолын давхар зохиолтой. Яг subplot гэж ерөнхийдөө кинонд байвал айгүй зүгээр шүү дээ. Ихэнхдээ яг чинь Iron Man Doctor Strange гэл яг юунууд дээр ихэнхдээ байдгүй л дээ. Нэг гол дүртэй нэг hero дээр сурсан кинонд ихэнхдээ байдаггүй л дээ. Гэхдээ энэ кинон дээр байсан гэж бол ялч бодогдсон.
бас ингэж бодчихлаа л да. Бас Creed-ээр бас илүү кинотойгоо илүү universe-тэй одоо тэр ертөнцтэйгээ илүү холбож өгөхөд бас Xandarыг дурдж бас болох байсан байхгүй. Нэг бол одоо давхар дайм бас явагдаад байгаа. Мянган жилийн дайм гэж ярьдэн шүү дээ. Warrior нөт heroes шүү дээ. Тийм. Тэр Warrior юм бол бас дайм бас давхар явж байгаа дайнууд нь бас ингээд гаргаа. Зүгээр л тэр энэ үндэстэн тэр чигээрээ ингээд тийм дайчин тийм хүмүүс гэдгийг ч илүү гаргаж өгдөг ч юм уу те. Нэг бол одоо хүүтэн цустай алуурчин гэдгийг гаргаж өгдөг ч юм. Тиймэрхүү юмнууд байсан бол илүү ингээд дөрүүд нь ойлгоход амар байх байсан байх. Тэгээ ер нь Chris Scroll-ыг бол хангалттай яалтчгүй гаргаагүй. Ерөнхийдөө бол тийм. Гэтэ ямар ч байсан суур тавьчлаа. Тэгээ бас алаад хайцсангүй. Схаа очиж. Тэгээ алаад хайчих бол бүр дэмий болчих шүү дээ. Тийм болохоор цаашаа хөгжүүлэх боломж бол байна. Тэрэн дээр бол ямар ч байсан тэгэд санагцсан. Тэгээд хинтээ storyline чамд ер нь ямар санагдсан бэ? Mario Rambo яг одоо character хувьд биш яг storyline-ийн хувьд тэр ач холбогдол дүрийн ач холбогдол тэрнтэй холбоотой шинүүд ерөнхийдөө тэр ямар санагдсан? Тий, надад ганц сонирхолтой байсан юм нь одоо ингээд сансарлуу хамж явахгүй гэсэн чинь хүчээр ингээд аваад явчихдаг надад жоохон сонирн байсан. Яг авч явах шалтгаан нь буцаад явахад нисгэгч хэрэгтэй. Тийм тулд авч явж байгаа. Гэтэ авч явуулах шалтгаан нь хангалтгүй. Тий, үгүй мэдхгүй. Тэгээд охиныг орхиулаад тэгээд охины хажуудлаас нь явах хэрэгтэй. Тэр надад жоохон сонирн байсан үний хэлэхэд. Тэр дэндүү хүчилсэн тий. Яг өөр шалтгаан гаргасан бол болж байгаа. Яг story-ны хувьд бол шалтгаан нь мань хүн буцаад явахад нисгэгч хэрэгтэй болоод тэгээд тэрийг нэг бол охиныг хулгаалаад аваа явцсан ч юм уу. Тэгээд хойноос нь охиноо аврахын тулд ингээд бүр нэг бол би чи яваад яах юм бэ аюултай гэдгийг нэг бол зөөр би явна гэдээ явдаг ч юм. Нэг тиймэрхүү байсан бол арай дээр байх. Түүнээс одоо яг үйлдэл ойлгомжтой гэхдээ шалтгаан хангалтгүй тийм. Үйлдэл ойлгомжтой гэхдээ яг яалч үт юм бэ. Тэгээд сая ярьсан тэгээд яг тэр нөгөө Carol Danvers-тэй яриад сууж байгаа хэсэг бол яалчгүй мундаг байсан. Тэгээд гэтээ дүрийг нь бол бас яг хангалттай бас гаргаагүй. Үний хэлэхэд яг хэцүү байсныг нь яг найзгаа алдаад хэцүү байсныг нь бол ойлгосон. Тий. Гэтээ зүгээр үнээл яг тэр дүр нь яг хин юм бэ те. Яг тэр дүр нь яг одоо хаана байгаа те. Яг хаанаас ирсэн. Тэр дүр хин юм. Тий, тэр дүр хин юм бэ гэдгийг бол хангалттай гаргав. Тий, ер нь зүгээр л ер нь сайн нөө ярьсан шүү дээ. Ерөөсөө бүх дүрүүд нь зөвхөн Carol-ийн support. Яг Carol support. Тэгээ бүх дүр нь өөр өөрсдийн гэсэн нэг тийм гоё юу багтаа. Яг Talos жоох өөр story, бус нь бол бүгдээрээ нэг тийм support. Яг одоо бүр дүр киноны хувьд support биш, зохиол доторх зүгээр цэвэр Carol-ийн support. Тэр жоохон тиймэрхүү байсан те. Тэр жоохон тийм. Тэгээд энэ киноны хамгийн сул юм бүр надад бүр гомдмоор байсан сул юм. Ерөөсөө эхний акшн scene эсэ. Эхний акшн scene буюу Yon Rock тэр хоёр бэлтгэл хийж идэг хоорондоо. Тэр scene-ээс ахуулаад дууслаа хамгийн сүүлээс юм акшн шин. Йоо, тэрэндээ юу ярих вэ тэгээд. Хаста мэдгүй ээ. Үнэхээр сул байсан. Акшн яриаггүй бүр яа, юу гэж хэлмээр юм дээ. MCU-д хамгийн мод нь. Би хамгийн мод нь оруулахгүй хаад нэ юм амар муу шүү. Incredible Hulk энэ тэр айгу муу шүү. Incredible Hulk яа за ороход ядаж тэгвэл доод лигдэн. Гэтэ ер нь MCU муу шүү дээ. Акшн муу. Мэдгүй. Гэтэ надад Black Panther акшн хог шүү. Ер нь акшн гэтэ акшн байхаарч байсан ч юм уу бүү мэдээ. Гэхдээ хийц талаас аахгүй. Нэг их байх шаардлага угаасаа байгаагүй л дээ. Гэхдээ хийц талаас айгу. Яг ганц өөр нөгөө төрөнд дурдсан шүү дээ. Одоо ингээ нөгөө power нь дэндүү powerтай болон өөргөө мэдэрдэн шүү дээ. Одоо тэрийг бас ойлаарах баг. Тэгэнгүүтээ яг тэр мэдэрч айгу гой болготой нөгөө буудсан чи хойшоогоо түлхдэг. Тэгснэ энэш тэр мөр бол фан байгаа. Гэхдээ хангал яг киноны ерөнхий туршийн хувьд бол хангалттай. Одоо тэр ихний зодолж байгаа бүр айгу аргу. Анханасаа ингээ орлон тоглогчид хоорондоо зодолж байгаа. Тэгээ ойрхон тэр хоёр оролдож байгаа. Тэгээ холоос орлон тоглогч зодолтой. Тэгээ ойрхон тэр хоёр яаж бүр дэндүү мэдэгдэж байгаа байхгүй. Тэр хоёр жүжигч үнэхээр эвсэл муутай жудлогийн хоёр биларсны хоёр. Тэгээ акшн юм дээр. Тэгээ үнэхээр мэдэгдэж тэр нь бол айгу харамсалтай. Тийм байсан. Тэгээд юун дээр бол акшн дээр ийм амар powerful дүрийг сонирхолтойгоор харуулах боломжууд бол байсан л баг. Одоо ч тэр сансарлуу нисдэг нь өөрт нь discovery байх хэрэгтэй байхгүй. Ер нь бол. Яг анхандаа нисдгэлтэй. Гэхдээ сүүлд нь тэр ингээд нөгөө нэг одоо тэрийг болоо яриа гэсэн. Нөгөө нэг Supreme Intelligence Krieg-ийн өөрийн power-ыг лимитлсэн байдаг шүү дээ. Тэр тэгээд Tesseract-аас power авдаг хоёр ер нь чамд ямар санагдсан. За яг уу лимитлсэн байдаг бол дараа нь ашиглахад зүг л байхгүй. Яагаад гэхээр
бид нар ихэндээ кино хийж байхдаа эн чинь нэг сүртэй хүчтэй биш юм байна шүү дээ. Тэнгүүт лимитэд аваад илүү хүчээ гаргахлаар илүү хүчтэй гэдгийг мэддэг. Гэтэ тэрийг тэгж чадаагүй байхгүй. Яг нь emotional бол гаргасан. Тэгээ яг physical power. Physical power-ыг нь бол гаргаад одоо яг хүчийг нь бол гаргаагүй. Тэгээд нүүд нь юу лээ? Tesseract. Tesseract. Тэр twist ямар. Надад сонирхолтой байсан. Тэр яг л одоо Wanda тэ одоо Scarlet Witch тэгмүүдээ хин хоёрыг Quicksilver хоёрыг нөгөө юунаас Scepter-ээс Mind Stone-оос бий болгоцсон байдэн шүү дээ. Тэ тэгэхээр надад яг хөө тэр нэг mythology одоо тэр ертөнцтэйгоо нийцээд байгаа юм санагдсан. Надад сонирхолтой санагдаад байгаа. Тэгэхээр одоо ингээд юу одоо Infinity Stone-оос шалтгаалаад хүмүүс бас ингээд хүчтэй болж болох одоо альнаас нь чамаагүй. Хүчтэй болж болох. Тэгэхээр яа гэхээр надад бас юу гэж бодогдсон бэ гэхээр хин Red Skull амьд байдэн штэ. Бас нөгөө юунаас Soul Stone юм уу нэг бол Tesseract-аас шалтгаалаад Space Stone-аас шалтгаалаад бас тийм хүчтэй болцсон байх магадлал өндөр болчихж байгаа. Тэгэхээр яг тэр ертөндөд ацалдаад байгаа бол надад сонирхолтой. Надад болохоор энэ Stone-оос powerтай болдог ерөөсөө анханасаа таалагдахгүй. Яагаад тэгэхээр айгу сонин тийм одоо яг зохиомл universalтэй. Гэхдээ л нэг тийм худлаач гэсэн scientific тайлбар байдэн шүү дээ. Power юм. Зохиомл ч гэсэн scientific bla 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 байдэн ш gibberish. Тим ч юм байх боломжгүй зүгээр л Stone-оос power аваад байгаа байхгүй. Тэгэнгүүт хэрвээ тийм байсан болвол Thanos хинт бүр утгагүй гэсэн болж байгаа байхгүй. Чи бодол зүгээр тий чи ингээд юу ч биш шүү дээ. Яг бүр Tesseract биш. Tesseract-аас power одоо үүсгэж авч исэн юм дэлбэрэхэд та Breather-сан гэнэ Carol юу болоод power аваад тэгээд ийм бүр утга учиргүй одоо MCU-гийн хамгийн powerful дүр гэдэг шүү дээ. Тийм болчлаа. Окей. Хамгийн powerful болж байна. Гэтэ Infinity Stone-оос тийм powerтай болж байгаа гэдэг чинь Thanos-ыг хизэж барахгүй гэсэн үг болж байгаа байхгүй. Бага 6-гийн 6 Stone-ийн нэгнийх нь зөвхөн жижиг юмнаас үүссэн баг л байгаа шүү дээ. Зүгээр баг ингээд ясалчин гэсэн үг болж байгаа байхгүй чинь. Тэгээд тэр юу бас надад Infinity War дээрээс айгу таалагдаагүй нөө сэтгэл өөрөө хойлоо тэр review дээр угаасаа өө гэсэрэг таарсан. Гэтэ бас нэг боддог юмнуудын нэг тэр байхгүй. Scarlet Witch Thanos-ыг бүр ингээд нэг гараараа ингээд гиндагаад тэр яг уу тэр үедээ үзэхэд үнэхээр гоё. Маш emotionless юм. Тэгээ аяг хөгжим slow motion. Гэхдээ яг universe logically бодонгууд зүгээр Scepter-нээс нэг ч биш хоёр багийн тэр Scepter-нээс тийм powerтай болсон тий. Зүгээр нэг Scepter шүү дээ тий. Тэр Scepter-нээс нь үүсэн powerтай багийн яга бүхэл үдэн Stone тэгээ 6 Stone-тай багийн өөдөөс тэгж яаж чадж байгаагүй санаа байхгүй. Амар хүчтэй тий. Харин тий. Яг уу энэ дээр болохоор би ингэ шараад. Яг Low and Drake story байж басаа. Тэгээ Drake нэлээд powerful. Мэдгүй тэгээд одоо яг уу тэр бол надад би хувьдаа бол яг уу тэрийг бол ямар нэгэн аргаар тэгээ толгоон дотор бол зүгээр болгочоод байгаа байхгүй. Яг тэр одоо жишээ нь хүний ДНХ-ийг тохирдог ч юм уу те энергитэй. Нэг бол одоо ямар нэг одоо жишээ нь Carol Danvers болохоор за Carol Danvers Carol Danvers Carol гэдэг. Тэр манайгаар Marvel болохоор нэг engine бүтээсэн байгаа шүү дээ. Одоо мотор одоо юу юм шүү дээ. Тийм мотор. Тийм мотор. Тэгээд тэр нь ямар нэгэн байдлаар тэр бас энерги нь өөрчлөгдсөн байх бас магадaltaй. Тэгээд яг хөө тэр тесрэлтэнд нь өөрхөн ДНХ ч юм уу тэр тесрэлтэнд хойлдсон өөр бас энерги ч юм уу яг хөө нөлөөлсөн байх магадaltaй гэж би бол яг хөө толгоон дотор бол яг тиймэрхүү юмнуудыг зохиогоод бас болоод байгаа. Яг хөө Manus тэрийг юу яаж болж байгаа байхгүй ойлгож. Зүгээр story дотор хангалттай ойлголт өгөх хэрэгтэй юм л гэж хэлэх гээд байна л да. Тийм. Тэрнээс угаасаа ертөнцид ийм ягаан багийн 6 цулуулаад ертөнцийн хагасыг алж байгаа юм итгэж байгаа хүмүүс нэг хүн юм дэлбэрээ power толгон сонирн байл шүү дээ. Тийм. Зүгээр ядаж жоохон тайлбар жоохон ойлголт. Одоо Stark бид нар бүгдээрээ мэднэ, Strange-ийг бүгдээрээ мэднэтэй ингээд тэрэн шиг Ant-Man-ыг мэднэ те. Panther-ыг мэднэ. Ядаж юм уудгийг нь хүртэл мэднэ шүү дээ тэр чинь. Тэрэн шиг энэ дээр яагаад дэлбэрээд мань хүн парт болчих. Зүгээр тийм байсан бол Tesseract-аар Red Skull тэнцээ буу хийж байгаа хооронд өөр юм хийцэн байсан бол одоо хайшиг бүр Carol Danvers шиг powerтай Nazi army байна гоо одоо. Хэлхээс үрцэн байгаа шүү дээ. Яг тэр зүүрцэн биш зүгээр өдөрдүүлэг. Тэрийг Jochen Schmidt бол мэдгүй л байгаа л Red Skull. Гэтэ зүгээр дэлбэрэхэд шүү дээ. Тэгээ бодоод үзэхгүй. Тэгэхээр зүгээр надад жоохон авцалтааны хувьд сонин санагдаа. Яг зүгээр юу гэдэг чинь мань хүн юу яасан болоо тий одоо юу гэдэг ДНХ таарсан байна. Тэр нь лоосон одоо ямар нэг байдлаар хилдэг ч юм уу ямар нэг байдлаар одоо Taylor шилж өгдөг ч юм уу. Tesseract-ыг мэддэн шүү дээ Taylor чинь.
тэд нэр мэдчихэдэн шүү дээ. Тий. Тэгэхээр Тейлос одоо юу гэдэг тайлбар нэрээ ингэж болох боломжтой гэж одоо мэдчихсэн гэдэг ч юм уу. Тэ. Ингээд ямар нэг байдлаар тийм ойлголт өгсөн болвол арай дээр үсэн болвол гэдэг бодлол байна л да. Яг заавал нэг тэрэн дээр нэг киноны experience-ийг алчаад байгаа юм бол биш. Тийм. Тэ зүгээр ерөнхийний universe-ийн хувьд тийм ээ. Тиймэрхүү байна. За тэгээ Tesseract байдаг бол надад яг одоо ижгүй санагдсан ерөнхийдөө тэгээд Ронан Монн бол айгүй хоёрын оронд байсан. Тэгээд Yon Rocky-оор тулдаг хэсгийг бол хоёлаа ярьчлаа. Carol хоёрыг. За тэгээд төгсгөлийг ерөнхийдөө яриа гэж бодож байна. Одоо нэг дутуу юм үлдээг бахлаа муурын хүртэл ярьсан тий. Ябаж ар. Тэгээд тэрнээс өмнө надад бас таалагдсан юм нь болохоор нөгөө scroll анхнаас задлаагүй байж байгаа scroll-ыг би муу тал гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь үгүй болсон байхгүй. Тий. Тэр нь таалагдсан. Яг хоо тэр твистийг бол надад үнэхээр сэтгэлд хүрэхээр surprise байсан, сэтгэлд хүрэхээр twist байсан гэж би хүлээж авсан. Ер нь бол энэ кино сонд ийм origin superhero кино тэгээ ерөнхийдөө одоо нэг дүр төрөлцөө учраас айгүй тийм streamlined буюу одоо тэгшхэн зураас шиг зохиолтой шүү дээ. Айгүй ойлгомжтой. Ерөнхийдөө яг ганц Flashback. Тийм хүртэл айгүй болон твисттэй тий. Тэгээ одоо Marvel гэдэг. Тэгээ Talos. Тэгээд тэр Young Rock бас одоо Young Rock тэр үгэнд бас айгүй твисттэй тий. Тэр бас юу сонирхолтой. Тэр одоо илүү тийм dark муу дүрийг бас илүү тий. Мэдгүй тэрийг засмаар байгаа юм байж л байна. За тэгээд одоо угаасаа түрүү ярьсан юм чинь тэгээд одоо төгсгөлийн тий. За төгсгөл дээр юу яаж байгаа? Явахтаа мань хүн хэлж байгаа. Чухал юм болох юм бол дуудаараа тэг бүр амар extreme emergency болох юм бол дуудаараа тэг мань хүн scroll-уудыг одоо гэртээ болохгүй явж байгаа. За тэр 20 жил хайх нь бол яг fine whatever. Тэг universe is big. Тэг. Тэг манай шууд light speed ниссэн нөгөө төгсгөл. Харин би тэрийг би бас аритиг гэж бодсон. Гүг. За тэр spaceship тэр spaceship анханасаа нисдэг үстэй. Яг нөгөө порталтай явц те. Портал шууд нисчих. Тэр чинь ниссэн. Гэтэ тэр чинь ингэсэн шүү дээ. Scroll чинь анханасаа scroll гэнэхийн Wendell Osnod-ийн Marvel чинь тэр Space Tune-оос Light Speed engine гаргаж авч scroll туслах гэж байсан шүү дээ. Cree болохоор шүү порталтай байгааз. Яг Light Speed нисдэг биш портал. Нөгөө Guardians гардаг портал. Тэгэнгүүт scroll болохоор портал байхгүй. Нэг бол байгаа ч гэсэн Light Speed дээр одоо явах хэрэгтэй байсан гэдэг айдиг өгсөн шүү дээ. Тэгснээр сүүлд нь шууд нөгөө Star Wars-ийн пад гэн нисдэж шүү дээ. Тэр шиг шууд тэгээ нисэж байгаа. За окей. I guess тэг манахаар тэгээ хажууд за эхлээ тэр spaceship-ын тэгээ нис. Тэр чинь Cree. Окей, хойло буруу юм байна. Тэр Cree ship байдаг. Тэр чинь нөгөө нэг Marvel-ийн ship байдаг шүү дээ. Нууцсан байдаг. Тийм сансарт байж байгаа нууцсан ship байдаг. Окей, тэр дээр хойло буруу юм байна. Зүг юм байна. Тэр чинь Cree ship. So Cree ship юм чинь тэгэж чадна. Окей. За. Гэхдээ Captain Marvel гадар ингээ санс би явж орох юм болоо гэж үзсэн байхгүй. Тэр чинь шууд харин гадаанаас нь шууж авч. Тийм. Шууд сансартай цуг ингээд бүр нисээ авч. Тэр жоохон сонирм. Тэр ингээ бодсон чинь Superman-ээс god болчих байгаа. Тийм. Яг гоо Superman-ыг классикийг бодох юм бол цаг хугацааж ухраачихдаг л да. Тийм тийх төрж. Тэр төрстө ухраагаш. Тэр бүр зүгээр mind blown. Тэгээд тэр амарс. Төгсөл дээр Fury тэг үлдээж байгаа шүү дээ тийм. Тэгээ үлдээнгүүтээ амар epic юм болгон бол дуудаараа окей yeah man гэн тэгэнгүүтээ Marvel гэсэн чинь Marvel sounds nice те яг whatever тэр тэгээд тэгсэн чинь за яагаад Sokovia дээр Age of Ultron-ы үед Sokovia дээр дуудаагүй вэ Fury Carol Danvers-ыг те тийч бүтэн гариг сүрхэж штэ бүтэн хотыг дээшээ дэлгэр үргэж тэгээд энэ чи баг Thor бөө юм болж дэлбэсэн болохоос Marvel ирүүл төрж таашаа ганц бодох юм байна шүү дээ. Тэгээд Avengers дээр бүхэл бүтэн alien invasion дэлхийн alien invasion болж ягаад дуудаагүй. Тэрэн дээр тэр тусмаа тий. Тэр бол яалтчгүй одоо хөндөгдөх хэрэгтэй. Тэрийг юу гэж Kevin Feige тайлбарсан бэ гэхээр тэгжсэн. Бид нар Fury тэр болгонд дуудах гэж оролцоогүй юм мэдэхгүй шүү дээ гэсэн байсан. Яа дуудах гэж оролцсон чинь нэг бол болохгүй. Гэтэ яг манайгаар хоёр Galaxy-гийн хооронд бол барина гэсэн тий. Хоёр Galaxy даваад явцсан байх гэдэг бол бас нэг бодлоо. Гэхдээ байж болохоор л байгаа шүү дээ. Манай шууд тэр light travel хийсэн шүү дээ сүүл. Тэр бол утахгүй. Тэгэхээр тэгж нисдэг байж болохоор л байгаа. Гэтэ light бид нэр light travel-аас илүү
бэжэж бид нэр өөрсдийнхөө галаксиас гарах байхгүй. Яг л лайттай хэмжээнд яалаа гэхэд л бид нэр ойрын хамгийн ойрхон наран дээр очих гэж хэдэн 10 жил болох байхгүй. Тэгэхээр яг ер нь л тий. Тэгэхээр ямар нэгэн галаксигаас гарч ийн ч юм уу ямар нэгэн байдлаар их юм бол бид нэр яг гэрлийн хурднаас илүү яагаад гэхээр тэр портал гэдэг айдиа тэр нь гоё байхгүй. Тэр нь гоё. Тэгээд юу хинийх болохоор Star Wars-ийн болохоор hyperspace гэдэг. Тий, hyperspeed. Hyperspeed тэгээд hyperspace руу ордог. Тий. Тэр нь зүг тал болчихж байгаа байхгүй. Яагаад гэхээр заавалчгүй зүгээр нисдэг гэсэн үг биш. Зүгээр нисдэг гэсэн үг шин. Ямар нэгэн юм руу ороод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ойлгоход амархан. Энэ дээр болохоор light speed гэж яриад байгаа надад бол яг тэр нь портал гэдэг байдаг. Портал байгаа. Тэг Guardians дээр introduce хийсэн шүү дээ. Тэр бол агуу зүг байгаад. Зүг аа. Тэгээд би сая ярих гэсэн юм мартчихлаа. Төгсгөл нь ярьжсэн та. Би ч ярьж байгаа нөө яриач тасгүй нэг юм бодчих. Юу вэ? Shit, за whatever. Одоо нэг нь марцсан ш. Түрүү би нөө тэр үйл юм байсан. Одоо өнгөрсөн. Kree гэдэг тэр нөө түрүүн дурдаа гэдэг жишээ шүү дээ. Тэрэн дээр яг би одоо зүгээр нэг хэлж. Kree World-ийг юу санхалтайгаар. Харин тийм ээ. Бүр наад чинь одоо чи Guardians дээр Zandarыг хүртэл нэг гоё харуулчихсан шүү дээ. Нөө Rocket Groot хоёртой синер нэг гардгуу ч гэсэн. Тэр нэр ерөөс хангалттай гаргав. Тэр бол надад нэлээд харамсалтай. Тий. Илүү гоё гаргасан бол зүгээр ахсан. Энэ кино ер нь гэхдээ дутж байгаа юмуд их байсан. Тэгээд яг хөө миний хүлээжсэнс үнэхээр тэгээд сэтгэл дундуур гарч ирсэн. Тэгээд нэг тиймэрхүү. Тэгээд төгсгөл нь ярьсан юм чинь одоо Mid-Credits юм. Тэгээд Avenger гэдэг чамд ямар санагдсан? Тэр амар хөөрхөн байсан. Тэр тэгээ бас нэг надад ийм асуудалтай юм байгаа нэг. Би нэг яриад байна шүү дээ. Энэ кино надад таалагдсан. Гэтэ universe гэхэр болохгүй байна гэж. Яг тийм байгаа даахгүй. Энэ кино тэр агуу гойсон. Гэхдээ universe бодонгоо зүгээр энэнийг хараад Avenger Initiative хийсэн болж байгаа байхгүй. Яг нь Protector Initiative гэж байгаа Avenger болгож байгаа юм л да. Гэхдээ Avenger гэдэг чинь анханасаа тийм юм бол яагаад бид нэр Captain Marvel-ыг биш Captain America the First Avenger гэж киног нэрсэн тий. Avengers Initiative гэдгийг үгэнд бол Fury агуу ач холбогдол өгсөн байсан. Тэгсэн бол яагаад Captain Marvel-ыг дурдахгүй байгаа юм? Avenger гэдэг хэрэв Captain Marvel-ийн ачаарч явахдаа Avenger гэж нэрсэн бол at some point Avenger Initiative-ийн тухай ярьж байхдаа дурдсан шүү дээ. Дурдан тий. Тэгэхгүй байгаа нь яг хав тэгэл нөө character-ийн нууцлал whatever л болчих байгаа юм л да. Гэхдээ жоохон тиймэрхүү. Яг кинон дотроо айгу фан. Дотроо бол хөөрхөн. Яг энэ кинонд турш тийм бохгүй. Яг Nick Fury яг кинон дотроо хөөрхөн. Болж байгаа үйл явдал нь ер нь бол дотроо кинон дотроо хөөрхөн. Тий. Тэгээ universe дотроо тий. За, нэг марцсан юм байна. Чамд 90-ад оны vibe ямар санагдсан? Яг түрүүн хөгжмөж ярьжсэн тэрээс өөр. Тийм. Vibe надад үний хэлээд тэгэж байгаагүй юм шиг санагдсан. Үний хэл. Надад бол айгу vibe-тай санагдсан 90-ад оны. Тийм үү. Яг нөө компьютер уншдаг. Бас тийм байж болно тий. Надад бол vibe нь бол бодомжны утсаар ирээл нөгөө компьютер уншаал тэгэл Radio Shack цаана байж тий. Тэгээд right нөгөө right stuff билүү нөгөө кино ядсан штэ. Сансар нөгөө нэг юутай сансарлуу айлдаг юутай холбоотой кино. Тэрний нөгөө нэг кассетыг барьж авч мовдаг юун дотор The Right Stuff гэдэг нэг блокбастер дотор тэр мэр тэгээд 90-ад оны саундтрак тэгээд тэр машинууд уур амьсгал тэгээд тэр компьютер хамгийн гол нь loading гэдэг тэгс бүгдээрээ муухай. Тэр компьютерийн шин надад үнэхээр гоё шүү. It's loading. Нөгөөд нь амар dial up хийж мигээ шээ тэр бол нөгөөд нь амар lag гаргаас ирсэн loading гэсэн чинь гайхаа. Ямар тэнэг ингэж бод. Надад бол тэр айгуу гоё байсан. Тэр яг хөгжилтэй. Тэгээ нөгөө нэг юм уу байдаг. Нөгөө нэг юм боо эрдэнэ бодог бөгөөж өгдөг лээ. Мэдгүй. Яг чи мэдэн штэ танаа нөгөө нэг танаа буцаанд байсан штэ. Мэддэг гэсэн штэ. Эрдэнэ ийм нөө сумшиг юмар боддог. Юу. Nerf тийм. Nerf байдаг. Нэг нөгөө нэг бууцсан чи Nerfer боддсон штэ. Тэр мөр бол надад амар фан л байсан. Надад гэхдээ яг vibe бол байгаагүй. Тэгээд тийм мэдрэмж төрөөг болохоор гэхдээ яг чиний яг ярьж байгаа юм байх хувьд бол байсан надад таалагддаг гэхдээ vibe бол байгаа. Тавийн туршид бол юу юм бол. За тэгээд мэдээж дууссан юу mid credits. Энэ киног үзэж байгаа хамгийн таалагдсан юм л mid credits юм уу хаашаа. God fucking damn it. Ямар амар dark юм бэ те. Ёо тэр амар
гэрэл хийгээтэй канонос гарч ирсэн дуусаагүй байжсэн чинь гинт харахгүй юм бэ яваад орчихсон. Тэгээ бүр ингээд шууд юм хөмсгөө зангидсан Scarlett Johansson Cap хоёр тий. Гүмэлүүд санаагаар унмаар наацсан. Яаж хахад өнгөн бүр амар dark тий. Тэр өрөөнөөс яа. Тэгээд би түрүүнээс энийг бүр ярихыг амар хүлээгээдсэн. Canon турш би сая нөгөө тэгсэн шүү дээ нөгөө Nick Fury нөгөө манай Captain Marvel 2-ын харилцааны аим гойсон гэж яриад байгаа шүү дээ. Яг тэрэн дээр надад яг ингээд яг тэр post mid credit scene дээр таалагдсан юм нөгөө хин Captain Marvel гэсэн where's нөгөө Fury гэдэг дээр надад ингээд амар сэтгэл төрсэн. Яг л яг найз ач холбогдолтой. Яг л найз нь алга болсон те. Яг юу болоод байгааг өөрөө мэдэхгүй. Дэлхийн амар сонирн болсон. Яг өөрх нь дэлхийчтэй бүтэн universe сонирн болсон. Тэгээ манайгаар орж ирсэн Fury байхгүй, найз нь байхгүй. Тэгээд яг ингээд тэр нь ингээ өөрт нь амар сэтгэлд тусч байгаа ч юм болов уу гэсэн нэг тийм сэтгэл бол надад. Тэр нь надад амар тал. Cap, Widow, Banner, Bruce Banner тэгээд Rhodey энэ хэд байж байгаа. Тэгээ энэ нөгөө юуг ярьдэн штэ тэр нөгөө нэг юуг судалж байгаа. Судлаад ах ч байх одоо ажиллаж байгаа үгүй гэн ягаа ажиллах болж байсан. Power өөр юу юм гэхэл тэ source-ыг тэр нөгөө нэг page-ийг. Тэгээ тэр бол надад айгуу таалагдсан. Тэр шин тэгээд эргэж авч зочсон штэ. Шууд гарч ирсэн Where's Fury. Тэгээд дуусна тэ тэр бас таа. Тэгээд за энэ бол үнэхээр гоё mid credit scene байсан тий. Юу ярих вэ тэгээд яаж хаад end game гээд хайптаад байгаа чиний mid credit post credit scene-үүдээс ерөнхийдөө бүх кинонуудаас хамгийн таалагддаг нэг юу вэ? Таалагддаг. Ерөн зүгээр all time. Бод. Сүүлийнх дээр ч яг хуу далдаач ярих юм бол надад нөгөө бүхэл нөгөө хар урсдгийн дуусны дараа Captain America гарч нэг Patience гэж ярьдаг Homecoming. Тэр бүр гоё тэр инээдтэй. Тэрэн дээр би I hate you гэж амар тэгж боддог. Гэхдээ fun. Миний болохоор яг MCU биш гэхдээ. MCU биш гэхдээ Marvel. The Wolverine төгсгөл дээр. Онгоцны буудлын дээр хин Charles Xavier гарч ирдэг Eric хоёр. Йоо, тэр хэсэг тэр бүр oh my god бүр Goosebump. Йоо, бүр яг солиорч ирсэн. Тэр бүр the greatest post credit scene I've ever seen in my life гэж тухайд. Тэгээ ер нь one of this тийм. Тэгээ угаасаа юм. Holy shit. Тэгээ тэр үед ягаад амар хуулж явж байгаа юм дэлж штэ. Гэтэ яг гоё л болохоор гоё юм ярьж байна. Holy shit гэдэг шалтгаануудыг нэг нь тэр гарч ирсэн гоёос гадна 6 оноос хойш тэр хоёр X-Men кино байгаагүй. Тэгээ universe ер нь сонирн болцсон байсан шүү дээ X-Men universe. Тэгээ first class гарцсан. Тэгэл яг гадаг мэддэггүй. Тэгээ Wolverine тэгжсэн чинь Days of Future Past чинь нөгөө бүгдээрээ каст нь тодорхой яг ингээд яг нэг тийм байгаагүй шүү дээ. Тэгсэн чинь тэрэн дээр баад ороод ёо. God damn тэ. Яс гой зүгээр нэг яг анх үзэж байхдаа би яг орилж байсан амарсан. Тэгээ бүр яг ухчихсан. Тэр яаж бүр тулцсан сюрприз байсан байхгүй. Одоо шинэ энэ дээр хүртэл end game үнэхээр гоё mid credit scene гэсэн. Ер нь бол end game толбогдсон тодорхой байсан шүү дээ. Жишээ нь. Тэр бол бүр out of nowhere те бүр нөгөө нэг зүгээр гитгийц гараад ирдэ штэ эрх гарч ирд амар cool болцтой те балгацлаа ёо тэр хэсэг штэ тасваа. Тэр чи тэрнээс ч юм нөгөө Jurassic Industries гэдэг тэрний реклам гардаг. Тэрэн дээр амар тулгуурлцсан. Тэгэл за Days of Future Past гэж яригдсан байсан. Тэгэл за гэх тэгсэн чи нөгөө манайгаар нөгөө онгоцны бодлоо явж ирсэн нөгөө Trask-ийн нөгөө юу яж байдаг байхгүй. Реклам гарч идэв. Би тэгэл за ийм юм бах та гэж бодож ирсэн чи хүмүүс цогсоо нааш тэ. Тэ тэгсэн чинь нөгөө хин Charles тэгдэг байхгүй. Immortality тэ мөнх амьдрын гэдэг тэ зөвхөн нэг төрлөөр ирдэг юм аа жилөө нэг тийм. Тэгээд би бүр тийчээ зүгээр би бүр үнэхээр тийчээ гэх. Амар өстэй. Тэр Goosebump. Тэр өстэй Goosebump-саа яалтчих. Тэгээд за mid credit scene бол за post credit scene. Чамд ямар санагдсан? More Tesseract-ыг одоо бөөлж гаргадаг. Надад бол гуйлд юм уу бөөлж юм уу? Гуйлган л гэдэг үл мэд. Тэгээ надад нөгөө Captain America Patience гэдэгтэй л амар адилхан санагдсан. Тэр бол албаа нь үдж байгаа юм шиг. Гэхдээ энэ дээр надад бас нэг бас л асуудал байна. Юу гэхээр бас кинон дотор гоё. Тэр инээдтэй хөөрхөн. Тэгээ албаар тань үдж байгаа юм шиг. Асуудал гэдэг нь юу вэ гэхээр Flurkin Goose-ийг за Flurkin гэдэг race-ийн амтан гэдгийг бол хэлсэн. Гэхдээ Flurkin дотроо илүү дутуу те илүү powerтай илүү янз бүр юм ерөөс хэлээгүй шүү дээ. Тэгэхээр Flurkin гэдэг амтан ийм үйлдэл хийж чаддаг гэсэн үг болж байна.
Тийм үү? Ингээд яг гоо комикэн дээр бол тийм pocket dimensionтэй байдаг шүү дээ аман дотор. Тэгэхээр энэ нь бол ерөөхдөө тиймэрхүү болж штэ. Тэнгүүт Madхун Таносоос баг хүчтэй болж байгаа юм. Үгүй муур Таносоос хүчтэй энэтэй санаж юм уу? Тэгтээ юу ч болоогүй юм шиг Tesseract бүхэл бүтэн Space Stone залгиж ийн гэдэг одоо. Юу ч болоогүй. Хэдэн жил үү? Тийм. Хэдэн жил залгижсэн байсан. Хэдэн жил биш баха тэр нэг удаагүй байх шиг байсан. Мэдгүй. За тэгснэ бүүлж байгаа. Гэтэл тэр чи Tesseract-д хүн хүрч чаддгүй шүү дээ ер нь. Тэ? Энгийн хүн хүрч чаддгүй шүү дээ. Тэгээ нэлээд powerful хүмүүст хүрдэн шүү дээ. Space Infinity Stone шүү дээ. Тэгсэн чинь зүгээр л юуж болоогүй шиг залгиж байгаа байхгүй яагаад. Тэгээ яах ч баг. Яг нь Tesseract-д бол гарч хурж болчлаа юм байна. Яг л гадуурх нөгөө юутай одоо хамгаалцтай. Нөгөө юу чин яг чулуунд нь яг хүрэхээр болохгүй болчиход байгаа. Яг үгүй ч юм уу. Хин чин Доктор Стрэндж барьдаг шүү дээ. Жохон юм зайтай. Тийм, Доктор Стрэндж ерөөс яг Infinity Stone хин ч шууд хүрдгүү те. Ер нь шууд хүрдгүү ш. Ether чинь ингээд агаар дээр хүртэл контролтой ш. Тийм. Mind Stone-ыг хизээч хинч гараараа хүрээгүй. Яг гоо Vision-ы тухайд нь гэхдээ ер нь хинч гараараа хүрдгүү ш. Таносоос. Ер нь бол яг гоо Tesseract-д хүмүүс Jane Red Skull барьдаг л да. Гэхдээ ингээд нөө яваад өгдөө ш. Тийм. Ер нь бол хүрдгүү байхгүй. Тэгэхээр нэг тийм юу байна л да. Нэг тийм байгаад байгаа тий. Яах вэ? Тэрийг одоо тэгэл алгасаал заа гэл өнгөрөхөөс үр яах. Тий, ерөөсөө тэгэл өнгөрнө жоо. За. Тэгээд ерөнхийдөө Captain Marvel киноны spoiler cast үүгээр дуусчихна. Бид хоёр марцсан зүйл марцсан ч одоо тэгж юу яах вэ? Зүгээр анзаараагүй зүйл те байвал сэтгэлдээ хуваалцгаараа та хэдэд бид хоёрын ярьж байгаа өнцөг харж байгаа харсан зүйл таалагдаагүй зүйлүүд та бүхэнд ямар санагдаж байна? Ерөнхийдөө таалагдсан уу? Кино ямар санагдав? Сэтгэлдээ бас хуваалцаарай. Тэгээд дараагийн spoiler cast бол end game дээр л авах. Яа шүү дээ. За ясны ойрлохгүй хичээнэ. Яг spoiler cast. Гэтэ spoiler cast дээр ойрлохыг бол би ойлгоод байгаа байхгүй. Юу би надаа яг үннийг хэлэхэд юунаас айж ийн гэж. Ингийн ревю хоёлаа яаж хийх вэ гэдэг нь end game дээр. Спойлергүй зүгээр ревю хийн штэ. Тэгээ хоёлаа одоо спойлергүй ревю чинь илүү видеон дээр илүү 50 илүү деталь одоо тийм overall те. Яриа илүү нөгөө тийх албан ёсны. Тийм аль болох те. Тэгвэл тэр айгу чаленж. Гэтэ би ядаж доор хаяж 2,000-3 удаа үзчихэд хийвэл зүгээр санагдаад байгаа. Яг л илүү нөгөө тийм эмоцоо дараад яриа илүү нэг арай илүү кинога за энэ юм байна, тэр нь тийм байна гэсэн нэг тийм их юм байх юм байна. Тэгэх юм бол гоё. Тэгтээ хэдүүлээ хүмүүсийг нэлээд хүлээлгэн гэсэн үг шүү дээ. Тэгтээ энд гейм дээр бол би үнэхээр нэг үзчихэд бол тэр сэтгэлээ дарж чадахгүй л хэцүүл. Сэтгэл хөдлөлтөөгөө байвал гоё ч юм уу. Эсвэл ингэж болох юм те. Биш ингэж болох юм биш үү. Хоёулаа сэтгэл хөдлөл байгаа дээрээ шууд юу хийгээд spoiler cast дээр record хийгээд тэгээ энгийн review бичээд тэгээ энгийн review-г publish хийснийхаа дараа spoiler cast дээр болгоо юм шүү. Бас болох л тий. Тэгэхгүй бол юуг яачих юм бол spoiler cast төрүүлээд орчих юм бол энгийн review маань жоохон зориггүй шахав. Болчих штэ ерөнхийдөө тийм. За. Тэгээд юу яа? Spoiler cast Captain Marvel киноны spoiler cast-ыг ингээд дуусгая бас сайн байж болох юм тий. Хин мэдв. За тэгээд энэ юугаар энэ хүргээд дуусгая. Сэтгэлээ хуваалцгаагаараа тэгээд дараагийн контентуудаар уулзцаа баяр та. За баяр та.